болгоно, эдийн засаг төрийн оролцоог багасгана гэд ярьж байгаа. Уул нь яг энэ асуудал дээр хилцэж байгаа асуудал дээр би зарчмын хувьд эсрэг өөр бодолтой байгаа. Яг энэ мэт хэрэггүй ажлуудаасаа бид нар хасж ийж төрийг цонхон болгоно. Яг энэ 5 жилийн бид нар гүйцэтгэлээч ярихгүй, тэгээ 10 жилийн асуудлуудаач ярихгүй, ийм асуудлуудыг ингэж энэ 70-80 хүний цуглуулчаад тэгээ хэрэгжүүлэхгүй, хэрэг болохгүй ийм ажлуудад ингэж цаг хүрдэг. Эдгээр өөр ажил цаг зарвал бид нар илүү үр дүнтэй ажиллаж болохоор. Тэгэхээр энэ дээр бол би энэ дунд хугацааны хөтөлбөр дээр хөгжлийн бодлого төлөвлөлт дээр 10 жилийн, 5 жилийн, 4 жилийн ингээ 3 хөтөлбөр байгаа. Энэ 5 жилийнхыг би бол одоо хэрэггүй, энийг бол болох ёстой гэж бодож байна. Тэгэхээр энийг эхлээд 1-р 5 жилийнхаа тэр асуудлаа ярьчаад энэ асуудлуудыг яах вэ гэж ярих нь зөв болов уу гэсэн ийм бодолтой байна. Тэгэхээр энэ 5 жилийн төлөвлөгөө гэдгийг бол ер нь бол социалист голдуу орнууд нэг одоо юутай нэг хүн юм уу, нэг одоо гэр бүл илүү удаан хугацаанд оршин тогтнож одоо засаглах болцоотой улсуудад яг ийм төлөвлөгөөнүүд хэрэгжүүлдэг. Хэрэгжүүл 5 жилийн төлөвлөгөөнүүдийг хараад үзвэл та нар одоо анзаарвал Хятад, Орос, одоо Казахстан, Узбекистан гэх мэтлэнгээр хуучин юу социалист орнууд голдуу байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ улсууд бол төвлөрсөн төлөвлөгөөтэй зах зээлийн бус одоо байдал дамгайлсан ийм газруудад яг энэ 5 жилийн төлөвлөгөөнүүд байдаг. Тэгэхээр энэ төлөвлөгөөнөөс харахаар ихэнх нь одоо бас яг энэ зүүн төвийн үзэл баримталтай нэг нам ирэх хүрж байгаа үед засгийн газар одоо жишээлбэл нийт 5 жилийн асуудлыг ярих нь одоо нийцэхгүй гэж бодож байна. Жишээлбэл одоо энэ дотор орсон хөтөлбөрүүдийн ихэнх нь буцаад л яг л хүний асуудлуудыг шийдэж өгнө, одоо тэр ийм асуудлуудыг шийднэ гэдэг байдлаар хүний өмнөр орж асуудал шийддэг иймэрхүү одоо чиг баримжаатай байгаа. Тэгэхээр өөр жишээлбэл улсын чиг баримжаатай нам гараад ирвэл энэ чи угаасаа ямар ч хэрэглэх боломжгүй. Өнгөрсөн одоо 33 жилийн хугацаанд бид нар бас өөр чиглэл рүү явъя гэж зорьсон. Бид нар бол бас одоо ингээд өнөөдрийн түвшнээс харахад бол хангалттай үр дүнд бид нар хүрээгүй байна. Одоо улс төрийн хувьд жишээлбэл бид нар намыг төрийн дээр нам байдаг гэдгийг энийг өөрчлөе гэсэн одоо өнгөрсөн хугацаанд одоо үйл явдал бол нам бол төрийн дээр байд юмаа гэдгийг бас маш тодор харууллаа. Бид нар зах зээлийн эдийн засгийн хувийн хвшлийг дэмжинэ гэсэн өнөөдөр Монгол улсын хамгийн том компани төрийн өмчт компани. Топ 100 аж ахуй нэгж гэдэг энэ ихэнх нь бараг 90 орчим он төрөөс өгдөж зөвшөөрөл лицензээр хамааралтай, улс төрөөс хамааралтай ийм бизнесүүд байна. Тэгэхээр бид нар яг одоо энэ 5 жилийн үндсэн чиглэлийг харахаар бид нар буцаад урагшаа явдаг биш, буцаад ухардаг иймэрхүү байдалтай байна. Тэгэхээр бид нар зогсож харахгүй бол өмнөх одоо асуудлаа улсын хурал дээр ярилцахгүйгээр дахиад одоо жишээлбэл энийг ингээд үргэлжлүүлээд ярина гэдэг бол зарчмын хувьд бол одоо санд нийлэхгүй байгаа. Тэгээ яг ерөнхий сайдаас энэ чиглэлээр одоо ямар шоу бодолтойгоо ингэдийг асуумаар байгаа. Тэгээд түрүүчийн одоо энэ төр дамгаалах хандлага одоо жишээл энэ дотор байгаа тахгүй төр өмнөөс нь шийддэг. Тэгэхээр энэний хамгийн гол юу асуудал нь болохоор хизээч буурахгүй байгаа шалтгаан нь бид нар өнгөрсөн хугацаанд улс төрийг асар үнэтэй болгосон. Улсын хурлын гишүүн болохын тулд улс төрч болохын тулд асар өндөр үнэтэй болгосон. Энэ нь буцаад төрийн өмчт компаниудыг бууруулахгүй байх хөшөөрөг байгаа. Тэгэхээр энэ улс төрд улсын хурлын гишүүн болоход энэ төрийн асуудлыг шийдэхэд ороход энэ зардлыг бууруулахгүй бол бид нар хизээч энэ төрийн өмчт компаниудаа буулгаж чадахгүй. Тэгэхээр энэ авилгалын асуудал дээр хэрэгүүдийн тоон нэмэгдээд идэг болохоос одоо улам нэмэгдээд болсон асуудал ерөөсөө шийддэггүй. Тэгэхээр энэ үүр урхагаа цэгцлэхгүй бол бид нар гоё юм яриад бол энэ бүтэхгүй харагдаад байна. Нэгдүгээр ерөнхий сайд тэр асуултанд, хоёрдугаар энэ бусад улс төрийн намуудаас ялангуяа баруун төвийн ч юм уу үзэл баримталтай улс төрийн намуудаас энэ чиглэлээр ямар шоу санаа бодлууд ирсэн бэ гэдэг талаар бас асууя. За зан зэвсгээр ерөнхий сайд хариулъя. За энэ асуудлаар 3 үндслээр хариу гэж бодож байна. Нэгдүгээр засгийн газар хууль биелүүлэх үүрэгтэй. Энэ бол улсын хурлаас баталсан хөгжлийн бодлого төлөлтийн тухай хуулийн дагуу 11-р сарын 1-ний дотор 5 жилийн үндсэн чиглэлийг нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг улсын хурл дөрвөн мэдүүлж мэдүүлээд 12 сарын 1-ний дотор батлах ёстой гэсэн ийм хуулийн хугацаатай. За энэ бол хууль эрх зорчин. За хоёрдугаар яг олон улсын төвшөнд айл намуудаас чин саналыг гаргаж аваад ингээд орсон хуулийн төслийг 2015 онд одоо арчилсан намын үед энэ хууль батлагдсан. Хөгжлийн бодлого төлөлтийн хууль энэ 5 жилийн үндсэн чиглэл босруулах, жилийн төлөв босруулах юм. Тийм учраас тэндээс та хуулийн дээрээс тодорхой уншиж болох байх гэж бодож байна. За 3 дугаар яг олон улсын жишг бол Азийн хөгжлийн загвар буюу энэ 5 жилийн үндсэн чиглэл төлөвлөгөө босруулж ирсэн жишг Японы,
одоо 62 оны үйлдвэр хөгжлийн 5 жилийн төлөвлөгөө, за Солонгосын, Сингапурын, за ийм жишээнүүд байгаа. За дээр нь бол яг ийм вижн буюу одоо улсынхаа хөгжлийн ерхий чиг хандлагыг үндсэн чиглэлийг тогтоосон энтхэгийн энэ Азийн бараг бүх улсуудад бол энэ жижиг форматыг ашиглаж хөгжлийн бодлого төлөвлөж явж байгаа. Орчин үеийн эдийн засгийн хөгжлийн загвар бол бас цэвэр төгс өрсөлдөөн зах зээлээс манайх төгс өрсөлдөөнтэй зах зээл биш учраас ийм бодлого төлөвлөлтийн арга механизмуудыг ашигладаг чиг хандлага дэлхийд даяард хамгаалж байгаа. За энэ бол эдийн засгийн онолын болон хөгжлийн бодлогын тусдаа асуудал. За харин энийг илүү үр дүнтэй, үр ашигтай болгож улс орныхоо хөгжлийг зөв чиглэлд хандуулж ингэж явах нь чухал. Тийм учраас өмнөх 5 жилийн үндсэн чиглэлээс сайжруулад хэмжигдэх хүйц тодорхой энэ зарчимд нийцүүлээд энэ хөгжлийн бодлого төлөвтэй бол чиглэлээ гаргаж яваад ямар энэ 14 мега төслөхөд стратеги гэдэг бол 90 дараа 14 мега төслөхөд бүгд туссан байгаа. Тэгтээ аль нь дөрвж хэрэгжих юм. Бүх зүйлийг нэгэн зэрэг хийх болцоогүй. Тийм учраас улсын хөгжлийн бодлого чиглэл байх нь бол гарцаагүй. Монгол улсын үндсэн хуулийн ч гэсэн тийм тодорхой заалт бий. Аж ахуй эдийн засгийн үйл ажиллагааг өөрийн улс орны онцлогт нийлүүлэн төрөөс өдөртөн чиглүүлнэ гэсэн. За ингээд Кейнсийн ч вэ, Фридман ч вэ ингээд онлын маргаан бол эдийн засгийн онлын маргаан болоо явчихна. Төлөвлөх ёстой юу гэдэг бол өөр асуудал. Харин практик шаардлага бол байна. Сайжруулах. За их төвшин гишүүн тодруулъя. Тэ ерөнхий сайдыг яг хууль биелүүлэх гэж байгаа учраас оруулж тэрийг ойлгож яг зөв би хувь улс төрчийн хувьд саналын сонссон. Ер нь бол дунд хугацааны төлөвлөлт 10 жил, 5 жил, 4 жил буюу засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гэж ийм байгаа. Тэгэхээр 4 жилийн цикл чинь 5 жилтэйгээ одоо сонгуулийн цикл чинь 5 жилийн төлөвлөгөөтэй ойрхон байгаа учраас энэ бол баг хэрэггүй шат яваад байгаа юм биш үү гэдгийг одоо улсын хурлын дээрээ энийг ярилцаад эхнийхээ 5 жилийнхаа тэр төлөвлөгөөг биднэрт үнэхээр хэрэгтэй байгаа юм уу, хэрэггүй байгаа юм, энэ олон хүмүүсийн цаг одоо хүчийг барах хэрэгтэй байгаа юм уу гэдгийг ярьчаад тэгээд дараа нь хэлцэх ёстой мó гэж энэ их хурлын асуудал байна л та. Бат Эрдэнэ дараад ийм саналтай байна. Баярлалаа. За. Ерөнхий сайд тодруулъя. Тэгэхээр энэ бодлого төлөвлөлтийн бас улс төрийн ач холбогдол нь их төвшин гişүнэ. Улс төрийн намууд сонгуульд оролцохдоо дааж давшгүй халамж тэтгэмж амладаг. За шил хүүхдийн мөгнөөс хавлал их орны гişиг гээд ингээд улс орныхоо эдийн засгийг даахгүй хэмжээнд олждог учраас энэ 5 жилийн үндсэн чиглэл тэрнээс хараад бас илүү шинжлэх ухаанч олон түвний хүсэл эрмэлзэл тулгуурласан байх зорилгоор 5 жилийн үндсэн чиглэл гэж хуульчилсан гэж ойлгож байгаа. Тийм учраас энэ 5 чиглэлдээ нийцүүлж намын бүрийн хөтөлбөрүүд, сонгуулийн бүрийн хөтөлбөр боловсрогдоод тэрэн дээрээ суулж засгийн газрын үйл ажиллагааны бүрийн хөтөлбөрөөс боловсрогдож явах ёстой. Тэнгиж хашиж авсан нь бол зүйтэй болсон. Нөгөө нэг хэд популист хамтлага бас нөгөө халамжид тулдууцсан эдийн засаг хөдөлмөр эрхлэлтийг дэмжидэггүй. Өнөөдрийн бидний 30 жилийн асуудлуудыг чинь голох зөө хязгаарлахын тулд ийм үндсэн чиглэл бодлого төлөвлөлт рүү бас шилжин нэг шалтгаан юм байна лээ гэдгийг бол За. Их төвшин гишүүн дахиад тодруулъя. Тий нөгөө улсын хурлын тухай сонгуулийн тухай хуулийн дээр урт хугацааны хөгжлийн бодлого хөтөлбөрлөл нийцүүлнэ гэсэн байгаа. Саяын хэлсэн одоо жишээлбэл тэр төсөв дааж давхгүй гэдэг заалтууд чинь хязгаарлалтай заалтууд орцсон байгаа учраас яг энэтэй бол 5 жилийн төлөвлөгөөтэй шууд уялдахгүй. Намуудын одоо сонгуулийн бүрийн хөтөлбөр бол урт хугацааны буюу 30 жилийн алсын хараатай уялдана гэсэн яг одоо улсын хурлын тухай сонгуулийн тухай хуулийн дээр ийм заалттай юм билээ. Тэр яг зөвхөн миний хувьд бол Бат Эрдэнэ даргад яг энэ асуудлаа эхний асуудлуудаа хилцэж энэ одоо 2026-аас 30 оныхаа асуудлаа хилцүүл яасан юм бэ гэсэн ийм санал байгаа дээр хэлэх гэсэн. За санал хэллээ. Мөнгө цагийн ган хөлөг.